Хэдэн цагийн өмнө нэг эмэгтэй лайв хийлээ. Газраа дээрэмдүүлж гин гээд. Тэгээ лайвынх нь гарчиг нэлээд сонирхол татж байна. Зүгээр хараад сууж агаад газраа дээрэмдүүллээ гээд. Тэгээ зөв хатуугаа хэлэхэд бид нэр зүгээр хараад суугаад ах юм бол нэг л өдөр танд яг ийм явдал тохиолдно гэдгийг бүр хэлчихье. Бид нар машин худалдаалдаг хүмүүсийн ирэх ашиг зөрчигдөж явахад би машин зарддаг юм чи ингээ зүгээр хараад суужсан. За дараа нь түүцнийхний ирэх ашиг өндөгдөө зүгээр стандарт ориулаад болчих юм дээр түүцийн шууд хүний дүрмгийг хүчээр зөөгөөл аваад явж исэн. Би түүц ажилламдаг юм чи надад хамаагүй гэ зүгээр хараад суужсан. Тэгээ газрын асуудал одоо явж байна. Дараа яг таны салбар дээр энэ асуудал очноо. Тэр үед уйлаад хашгираад нэмэргөө. Ийм үг байдэн штэ. Нацистууд коммунистуудыг бариад явхад би коммунист биш учраас чимээгүй байсан. Дараа нь социал демократуудыг бариад явхад би социал демократ биш. Еврейчүүдийг барихад би еврей биш учраас чимээгүй байсан. Харин нацистууд нэг л өдөр эцэст нь намайг бариад явхад намайг өмөөрж дуурах хинч байхгүй болсон байсан гэдэг. Ерөөсөө л эв нэгдэлтэй бид нар бие биенийхээ төлөө бие биенийхээ одоо хууль эрх зүйд хайртай ханддаг бол эдгээр ингэж дураараа авирч чадахгүй байхгүй юу? Авилах орооллыг очоод нурааж чадахгүй, яг өнөөдрийнх шиг цагдаатай очоод хүчээр те буулгаж чадахгүй ээжж бусд одоо энгийн хүмүүст ямар их эр бэрэ гаргадгийг зүгээр хараад суугаад байвал тань дээр яг энэ асуудал нэг өдөр очноо.